Монгол улс маань их том зорилт тавьсан байгаа. 2035 он гэхэд хүлэмжийн хийг 24 сая тонноор буулгана гэсэн том зорилт тавьсан байгаа. Үүнээс ойролцоогоор 1.1 сая тонн хүлэмжийн хий бууруулах нь барилгын салбарт байгаа. Тэгэхээр одоо барилгын салбарт хамгийн түрүү байгаль орчин дээлтэй дулааны тэмэлттэй ийм барилгууд бол зайлшгүй шаардлагатай байгаад байгаа. Тэгээ ялангуяа дотоодын компаниуд маань өөрснөө энэхүү том бүтээн байгуулалт орон сууцлах бас дулаалга дээр хувь нэмрээ бол оруулж ирж байгаа. Тэгэхээр ялангуяа өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа MAC Building Materials арга хэмжээ бол өндөр ач холбогдолтой. Бид нэр орон нутгийн материалаа ашиглана. За тэгээд дээрээс нь тээврээс гарч байгаа тэр хүлэмжийн хий бусад нь ялгарлыг бол бууруулна гэдэг нь бол маш их үр ашигтай зүйл л дээ. За тэгээд би энэ ч яриад бас нэлийн олон төрлийн бас материалын үйлдвэрлэл рүү бас шилжиж байгаа, тэрнийг судалж байгаа гэдэгт энэ хараад бол бас их таатай. Дараагийн ногоон бетоны тэр үйлдвэрлэлийг бол бас хийхээр бол зорж байгаа юм байна. Тэгэхээр бол энэ бидний энэ ногоон хөгжлийн бас нэг хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол болох ба.